500 метрийн дээр. Метр дээшээ гарч ирлээ шүү дээ. Тийм ээ. Дэглээ цагаан бол харагдчих. Мөнх цаст бол. Долын нэрхтэр мэхэн босгоод галат өрөө чил зах сүнхлээ. Ой Tombai tatla zurga alla talla Mai toyon todo takho. За өөрийг нууран дээр бид нар цайлах гээд ирсэн байна. Цаашаага байрмын даваагаар даваад ачт нуураар дайраад баян үлгий орно. Байрмын даваад буугаад ирэхээр шууд байгаль дээр ил нүрс. За ингээд энэ нүрс ингээ ил байж энэ да. Яг чулуун нүрс. Тэгэхээр наа наа нүрс ингээд илээж. Энийг одоо тийш шорлог шиг хэрэгжүүлэх юм. Шорлог шиг болохгүй. Ингээд түлдэг нүрс. Үнэртэй адилхан үнэртэй. Түүхийн нүрс чинь өнөр нээх яахтар ялгаа байхгүй тий. Ийм дагдаг чулуу ашаа тавьд юм. Энд энэ юм уурхаа байна. Тэр үртэл ингээд бараа. Ачт нуурын харалтаа зогсож гин, түр амс хийж гин. Ачт нуур энд байна. За минийхэн гөрүүлээ нэ үзээрэй. Энэ уухаа. Өстө хурдан гүд юм ээ. Тэрасийн гөрүүлээс өөр өнгөтэй юм бэ нүү. Ичвээ уухаа гэж шүү дээ. Үгүй тийш нь харуул өгчгүй дээ. Доош нь. Тэрэн байхгүй байн жижиг юм. Ади бүгдийг авчихсан. Ам дагуу ингээд дүүрэн нүүрс үйд юм байна. За, ачт нуурс. Оо, амар гоё дулаах юм байна. Энэ дуур жарахаа их байна. Йой, хадчихин болоо. Нэг жижигхэн олон ялаа байна. Амар хадчихин. Ийм хоёр нуурын завсраар гिचгээ. Ийм завсраар гашдаг гэсэн одоо энэ нэг хадчихин. Үзье. За хавд гол. Мөн үйлдэл байгаа юм уу? Уусаа юм хөтэй юм. Амар өндөр хар юм уу тал юм байна. Бас үнэхээр гайхамшигтай гоё газар юм аа. 10 км явж штэ. Тэгээ одоо энэ шиг үлгийн нэг 40 км байна. Өстой явуулдаг зам байна. Өдөржингөө явж штэ. Хавд гол яг энэ мөнгөтэй байд юм уу? Үргэлжлсэн байгаа юм уу? Та комментэн дээр бичээрэй. Сүүн гол нь эсвэл хавд гол руу орд юм болов.
Дэлхийн нэг нийтлэг юм нэ. Дандаа чулуун ашаатай гэдэг юм байна. Модтой ашаа байхгүй. Мод ер нь ийшээ мод болоод энэ чулуу юугаар баян төвгөрөл хийдэг байх л та. За өдөр баян үлгийн төв буюу үлгийн хотод ороод ирлээ. Би супермаркет ирсэн. Гараараа идэ. Гараараа идэх хэрэгтэй. Туркол, Адана кебаб, нэмах, дахиад нэмах, хэмах. Адана кебаб. Давай. Тэгээ баян үлгийг буудлахгүй. Нэг төгөхөд ирэхээр ер нь оцтой захиалч байна. 8 цаг гээд ирэхэд ер нь буудлах болчих шүү. За өглөөний минь. Morning. Оли хайлу. Сукимишами. Өглөөний цай бяцлаг, төлөв эзгий, уурцаг, цэцгий, ороо. Өдөр Баян-Улгийн аймгийн 165 дугаар хилийн анги дээр ирсэн байна. Энчнээс Салтаа таван боогд Хотон хурган нуур цаашаа түргэн сүүн гол гэх мэтлэн явах аяллахаа зөвшөөрлийг авдсан байна. Аяллахаа ахлагч нь өөрөө энэ бүртгэлээ хийлгээд. За тэгээ сайн нэг юу вэ? 5-10 минут хүлээгэл зөвшөөрөл нь гарчт юм байна. Их амархан. Ингээд нэг хуудастаас энчнээс машины дугаар хэдэн үнэтэй. Тэгээ хугацаатайгаар. За одоо энэчнээс бид нар цаашаа хөдлөлөө. За ийм амар бартаа ихтэй, чулуу ихтэй, дэжигнүр ихтэй замд явж байгаа. Дууны хаяг багсгана. Одоо урд дугаа 2-той байна. Одоо энэ нэг оны 5 болно. Ягаад тэгэхээр хамгийн нэгдүгürt аюулгүй байдал нэмэгдэнэ. За хоёрдугаарт машины тогтох нэмэгдэнэ илүү зөөл болно. Урагш байгаа ховд голоо гүүрээр гараад сайжруулсан замаар явсаар байгаа Цэнгэл сум руу орж иж байна. Эндээс бензинээ авчаад цаашаа гарна. Цэнгэл сумаас энэ нутгийн сайн мэддэг хүнээс суулаа. Тэгэхээр эндээсээ барыг хотон урган нугарлуу нэхлээд очсон амраа. Цэнгэл замаасаа дөнгөж гараад ховд голынхоо гүүрээр гарахгүйгээр энэ Цэнгэл сум байгаа талаараа шууд баруун урагшаага чиглээд өгсөд явчих юм байна. Тэгээ явж идэл эндээс баг 30-40 км-ийн цаана шинэ гүүрээрээ гараад Моготын голоо өгсөд явах юм биш үү. Амар дасалгаатай байна уу? Хайрсан айгуу чи.
яг арц үнэрч чинь. Арц чи ерөөсөө ингээл ургаж идэм биш үү? Ингээд байна. Энэ ногоороод байгаа бүгдээрээ арц. Яасан бэ? Яасан бэ амрыг ирэх. Босно. Заавал. За бид нар хурган хотон нуурын яг холбоос бүгдийг хэлчихлээ. Тэгээд гадаа ийм амар шалхтай байгаа учраас майхан барихад хэцүү байна. Орой болсон байна. Тэгэхээр бид нар энэ чинь ерөөсөө яг гүрний хажуудын гэрт буучлаа. Би бас метр 90 ихэд бол энэ тоон үнэ нь бол ийм өндөр байна. Чөлөөтэй. Замд бол хоолн гэр зөндөөл байлаа. Казак хоолн бол та. Энэ амар дижигнүүртэй чулуутай замд чинь гиз зайлагдаад одоо. Хор шаргуу сайхан будаатай шүлгийгээд хийлээ. Надад жижигхэн Монгол хадраа юм уу те? За. Энэ өөр юм жижигхэн. Энд чи одоо хотон нуур, хурган нуур руугаа орж байгаа хэсэг үү? Тэр хоёр нийлж байгаа хэсэг ч гэдэм үү? Хотон нуур тэнд байгаа. Аха. Тэндээсээ ингээ наашаа хурган нуур руу орж иж байгаа. Тийм. Хурган нуур нэмэх юм. Юусе хоорондоо холбоос. Ам чулуу. Том чулуу. Оо, өөрөө яваад. За өдөр өглөөний цагаа уучаад ийшээ 15 км яваад баг түргэний хүрхрээ үдчихэд тэгээд тэндээс Алтаа том бөгд рүү өнөдөр явлаа. Их түргэн рүүгээ бол төмөр гарцсан нутгийнхан бүгдээрээ дайшлагдсан байгаа юм байна. Тэгэхээр их түргэн рүүгээ бид нэр очиж болохгүй. Наадлын баг түргэн рүү очиж болох юм байна. Баг төрний өршөөн дээр бид нар тулаад ирчихлээ. Үүнээс цаашаа машин явахгүй. За эндээс цааш 1.5 км алхаад нэлээ хад чулуутай замаар өгсөж алхаад тэгээд очдөг гинэ. Нэр ингээ машинаараа явж байгаа жоохон засвартай уулууд ичтэй тэнгүүд яг ингэж орж ирэнгүүт тэгээ Гинт пүнк гэж хараад ирдэг ба. тэгээ бүрээс Дэш аваад байгаа. Янас.
шүү. Над дээр гал. Над дээр заа зогсож байна. Тийшээ гарчих. За нашаа. Это ведь вкусно, не люблю. Да, надо было. А им почти. Время. Да, нас. За. Баг түрүүний үрхэн дээр ирлээ те. Хоп. Воо. Нэрхтэр мэхэн босгоод галаа төрөчил зах сүнхлээ оё томбай татла зурга алла тайла май тоён доо татхо урашит кава аса экологи месашни ай кербэтеген дэцутава энбол тугупэй наило нэрхтэр мэхэн босгоод галаа төрөчил зах сүнхлээ оё том За ямар байсан вэ ярихэд? Гоё. Тасархаа байсан уу? Маш аимшигтэй гоё. Чулуун амар байсан тий? Ингэ сайхан садлаа. Юу бас ингэ салгаж явдаг. За гутлын чанар шалгадаг зам байна. Энэ араа нэгтлэн салаад. Битүү тэр чигээрээ салаад. Битүү салаад үдээсээр нэг юм тогтоогоод. Тэгсэн чинь нөгөө талдаа. Ингээд үрхрэгээ харж чадсангүй. За энийг уяа тэгээ доошоо бууя да гэлээ. Зүйлээ аярхал бууя да. Гой газар юм а тэгтээ. Үнэн сүтмээр юм а тий. Тасарч. Ялтчгүй зорж ирэхээс өөр аргагүй л газар. Ийм аюултай замаар миний хүн тэгж гүйцэтгэхгүй за. Хаусаа өглөө биш. Тий. Харж байна уу чи? Хилж юмшаагүй. Унжиг واخгүй юу? За цаашаа. Сава хол юм байна. Утлын уулыг салж унтлах алхлаа. За ямар баг түргэний хүрхрээ бол ихэнх хүмүүс бас их морьтой гарч гарахад 2 цаг орчим. Явган гарахад бол 4 цаг орчим болд юм байна. Тэгэхээр бид нар өнөөдөртөө эндээ хоноод маргааш өглөө 2-т таалтай таван богд руу гарахаар шийдлээ. Мишка нашата. Нашата мишка.
Энд нэг асуудал байна. Ирэхээр юу юм бэ? Бензин олддгүй юм байна. Яг энд ганц нэг шагийн маягийн бензин бол байна. Гэтэ найдваргүй. Тэгээ хамт явсан машин маань ер нь бензин дуусгаад чөлөөтэй найш цаашаа хамаагүй явж чаддгүй юм байна. Тэгэхээр ингээд юуныхаа кампийнхаа хажуугаар л ингээл энэ хаваараа л байхаас өөр аргагүй болчихлоо гэж. Уул нь ингээд явах юм бол ийшээ хотон нуураа тойроод цаашаага бас нэг 40 км яваад нэг Аршаан байдаг гэж юм. Хотон нуурын баруун талаас нэг гой гол орж ирдэг гэж юм. Тэнд бас том хадрангууд байдаг гин. Гэх мэтлээ ер нь бол нэгэнд ирснийх нэг ингээ үзье гэсэн газруудаа үзье гэхээр бензиний асуудал үүсдэг юм биш. Ийшээ зорж ирэх ч байгаа хүн бол бензинээ нэгэн сайн нөөцлөөр канистер ч юм уу, саунд ч юм уу хийгээд аваад ирэх хэрэгтэй юм байна. Нилээн дээр үед ийм Тинкарамагийн үсэргээний 5 м урт даамын нэг ийм уурга авч ирсэн. Ерөөсөө хэрэглээгүй. Одоо энэ сайхан завтаа байгаа дээр нэг удаа нэг хэрэгж үзье. Салхи наада хаглая да. За ийм урт. Sorry. Ой, чөлөөлөгч бол явахгүй. Тэсээ нэшээ. Эний үсрэний уурыг чи мэд татчих байгаа юм уу те? Оо салцсан шүү. Өө заа тавьчихаж арай. Жижиг. Ваа. Орцсон уу? За. Нааша зөөлөн татаад гараа. Иргэрөө. Аа том юм уу? А тэгвэл өргөөл гаргач. Оо за. За тэгээгээ салаа. Оо малтарцсан. За. За тавь. За их таматраа. Оргисэн мэлалаа. High five. Тэрсээ салтаа тав. Сууцсан уу? Тусцсан дээ боловсон. Нэрхтэр мэхэн босгоод галаа төрөө чив зах сүнхлээ оё томбай татла зурга алла тайлла май тоён долоо татхоо
나이죠 고생해릭들 마이큰 버스컷 갈라타로 칠 싹숨클레 어여 톰뱅 탑사 소다 합사 팔사 맛이나 아싸 고민자마 때문에 허땡행들 артултэй юу чамаагүй хашаа чамаагүй голом хангийн сайхан дусан жүлтэй дарин найзлахаа вэ дараагийн найзлахаа вэ вафи аюура shit газа аса ecology message ай Сүүн голыг өстө үзсэн шиг үзлээ. Энэ гармаар нь туулж гарлаа. Наад зүгээр ингээд хамаг юм янгинахаар хүртэн байгаа байхгүй. Удаан зогсгоо харахгүй. Тэгтээ албан шаардлагаар биш энэ хүртэл орлоо. За бид нэр Алтай том богдынхоо бэлд ирсэн байна. Ер нь бол жоохон буруу замаар явчих. Сүүн голынхоо гүүрээр гараад хойтлынхаа амаар орж ирэх хэрэгтэй байж. Бид нар арай сүүн голоо дагаад өгсөж явсаар байгаад ороод ирсэн чинь энэ шивээ тайрхны ам гинэ. Энд чинь бол ерөнхийд харьцангуй хүн цөөхөн ирдэг. Нөгөө талын амаа бодвол сүүн гол ингээд яг хажууд нь урсч идэм байна. Сая постн дээр төрлүүдөө харуулад бүртгүүлээд машины хураамжуудыг төлөөд хүний 3000 төгрөг төлд юм байна. Үүнээс цаашаа 15 км маш хэцүү замаар өгсөх юм байна. Нэг асуудал нь бид нар бензин дуусч чинь хотоо урган нуураас колонктой гэдэг хүмүүс тэгээдсэн. Тэгээд очиод колонко харсан чинь колонк нь бараг 4-5 хоног бензин тасарсан гэдэг тэр бензингүй. Гэхдээ бид нар энэ хүртэл явсных ямар ч гэсэн зорьсон газар очие гээд яг бэлдэн ирлээ. Бэлдэн ирсэн чинь миний бензин бол яг хамгийн доотлын зураасан дээр ирсэн байгаа. Нэмэлт саунд маань 7 литр бол байгаа. За энийгээ хийж аваад ямар ч гэсэн орой дээр гарна. Ерхийлэгчийн овоон дээр очино. Тэгээд түүнээс цаашаа цаатал руугаа, хойтол руугаа буугаад тэгээд цаашаа хөхөтөлгээ баг руу дахиад нэг 90 эдэн км явах юм байна. За тэр хүртэл бензин дээр хүргэн л гэж одоо үзэхээс цаас Алтай том богдоор ингээ маштай цаа идэж байна да. Саган мөш. Бензин аснаа. Тэглээ. За энэ сайхан сэтгэлтэй хүмүүс хариу бензин илэрчлээ. Нэг зүг ярьж бас. Рогийн өнгөж бензин илэрчлээ. За энэ 20 литрийн баг 10 нь 2 машинд уугаа ичлээ. Шивээ тайрхныхаа аман дээр бид нар хандхаар боллоо. Ийш 15 км 2-3 цаг мацдаг гэж юм. Тэгэхээр бид нар барыг ханахуу болж ихт орой дээр нь гарах болчих гээд бас аюултай юм байна. Ийм бит бус. Оо 1 2 3 4 ортой. Ханаар нь юу байна? За үнэгний ярьс. Энэ юу юм бөө мэд. За энэ өстө нохоо зээх мэх байж магадгүй. Зөө ингээд ийм Энгэртэй ийм лаг гэрт буула. Тата. Да. Тайрвица. Таранта амбэр. Гэмбэр юм. Яа энэ өсөрч шүү. Ингээ нэрсний байраа өөрсдөө хийсэн тий. Дэлгүүрийн бүх бараа дууссан. Галах, боо мэт юм гурван бүтээгдэхүүн бүгд байхгүй. Тэгээ бид нар ингээ өөрсдөө сайхан гамбар хийгээд юм талах цаашаа одоо үүнээс цаашаа ер нь дандаа гамбар хийж яваа гэж бараг яриа сууж. Аманд юм аа. Яа зитэд таанд тачаад.
Өрөө мэддэг хоёр хөвгт. Excuse me. Чи өрөө мэдсэн юм уу? I'm sure. Хэлмээ өрөө мэдсэн үү? За харагдаж байна да. Базар байна. Одоо бид нэр 2850 м-ийн дээшээ өксөөр л байна. Цаг явахад 8 км л явсан байна. Яг л хүмүүсийн зураг бичлэгнээс харсан газар мөн байна да. Тэр мөрсөн гол нь харагдаж байна. Уул нь яа амар юм. За 3000 м-ийн дээшээ өксөж байна. За ерөнхийлөгчийн овоо тэр харагдаж байна. За бид нар яг нөгөө ерөнхийлөгчийн овоонд гараад ирлээ. Нийт 3040 м-ийн өндөр дээр гардыг юм биш үү. Нилээн чанга замаар өксөж гарч ирлээ. Бид нар бас буруу замаар орсныг та бүхэн мэдж байгаа. Алтай таван богдоо гэж. Тэр доор мөсөн гол харагдаж байна. Зам бол үнэхээр чанга юм байна. Наашаа уулын бэлд ирэх зам, билээс дээшээ өксөх зам, тэр дундаа буруу зам сонгол бүр амар. Хамгийн боломжийн зам нь хөх хөтлөөрөө энэ хойтлоос нь орж ирдэг юм биш үү. Яг л хүмүүсийн зож ирдэг хөлийн газар нь энэ л юм байна лээ. Өртөө доошоо мөсөн гол руу очиж болд юм байна. Нэг сониноос энэ чи телеконууд антен тавьсан юм байна. Тэр дээр харагдаж байна. Тэгээд өрөвжий бол чөлөөтэй орж ийн. Гайхамшигт. За нөгөө төрийн дахилтад ерөнхийлөгчийн овоо гэж нэрлэдэг байгаа. Зүр. Яалтцгүй хүн зорж ирж харах ёстой газрын нэг үнэхээр муу юм байна. Зам тав хэцүү бартаатай. Тэгтэл хүмүүс мэдсээр ирж үзээд байгаа шалтгаан ерөөсөө энэ аж. Үнэхээр гайхамшигт. Энд чинь өнөөдөр ч ингээ бороо орлоо. Яг ийм сайхан үүлэн жилөөний нар тарлаа гараад ирсэн. Тэгтээ байсхийгээл бороо шиврээл мөндөр ороод тэгтээ бас амар салхитай байна. Гоё нэ. Ханирч. Хоёр өрний яаж ин дарж гин үү? Дарж гин үү? Мишка мароныг нэм бүтэн дими. Дими. Лагбур гэдэг нэ. Энэ араа. Ийм том юм биш бүргэд.
Италийн тол. Гарын хөөс гэсэн.